За самбайцхан та бүхэн өглөөний мэнд хүргэе. Ардсан намын 4.1 ээлжид мэдээллийн цагийг хэлж байна. Өнөөдөр бид та бүхэнд 3 мэдээлэл өгөхөөр бэлдсэн байна. Гэтэл улсын хурлын гишүүн Батбаяр та бүхэнд өөрийн санаачилсан Монгол улсын засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж түүний өдөртний тухай хууль болон Улаанбаатар хотын хэцүү байдлын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг гишүүн санаачилжээ. Энэ талаар мэдээлэл өгнө. За дараа нь энэ туулын хурлын зам холбоотой сүүлийн үед болж байгаа үйл явдлууд улсын газраас гаргасан шийдвэртэй холбоотой ардсан намын байр суурь арилгаж байгаа бодлогын талаар улсын хурлын гишүүн цэнгүү мэдээлэл өгнө. За мөн хэдхэн хоногийн өмнө Гэрээтэй цангаас зарладаг олон улсын эдийн засгийн эрх чөлөөний индекс 2026 оны тайлан гарсан. Энэ тайлангаар Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний нөхцөл байдал ямар байгаа талаар бас 7 хоногийн онцлог баримтыг танилцуулахаар бэлдсэн байна. За тэгээд Батбаяр гишүүн эхлэх явж байна. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгээ өнгөрсөн намрын чуулган дээр 2026 оны төсвийг хилцэж байх үед олонний анхаарлыг маш их татж исэн нэг сэдв гарч ирсэн. Энэ юу байсан бэ гэхээр хэсгийн ахлагч нар нийслэлийн хэмжээнд 1915 хэсгийн ахлагч байгаа. Тэгээ энэ хэсгийн ахлагч нартай Улаанбаатар хотын иргэдийн төлөөлөгчдийн хурал 29 орчим тэрбум төгрөгийн гэрээ хийж хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа ийм асуудал хөгжсөн. Тэгээ энэтэй холбоотойгоор бидний 5 гишүүн хуулийн төсөл өргөн барихад бэлэн болсон байгаа. Миний бие санаачилсан Цэнгүүн гишүүн, Лодоо самбуу гишүүн, Жаргалан гишүүн, Зол жаргал гишүүн гэсэн ийм 5 гишүүн нийлээд 3 сарын 2026 оны 3 сарын 31-ний өдөр нийт бүрдүүлбэрийг нь хангаад улсын хурлын тамгын газарт бол өгсөн. Тэгээ энээс хойш 5 хоногийн хугацаанд нийт бүрдүүлбэрийг хангасан хуулийн дагуу бүх хийх эсрэгдэх ёстой ажлууд нь хийгдсэн, хилцүүлгүүд нь хийгдсэн гэсэн боловч өнөөдрийг хүртэл хуулийг албан ёсоор өргөн баригдах цагаа авч чадахгүй өдийг хүрсэн юм аа. Тийм учраас одоо арчилсан намын 7 хоног тутам явагддаг 4.1-ээр одоо ингээд орж ирж мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр үндсэн асуудал нь юу вэ гэхээр улс төрийн үйлчлэгээнүүд байгаа. Энэ улс төрийн альва үйлчлэгээнүүдийг улс төрөөс нь өөрөөс нь ангид байлгах ямар нэгэн улс төрийн зэвсэг болохгүй байх тал дээр нь анхаарч энэхүү хуулийн төслийг санаачилж байгаа. 3 үндсэн одоо том үндэслэл байна. Нэгдүгээрт нь үндсэн хууль зөрчсөн асуудал. Монгол улсын үндсэн хуульд Монгол улсын нэгжийг аймаг, нийслэл, дүүрэг, хороо, баг гэж ангилдаг. Нэгжийн тухай ямар ч ойлголт байхгүй. Гэтэл зохион байгуулалтын нэгж гэдэг энэ шин нэгж бий болгоод энэ дээр ахаад мөнгө төсөвлөөд энэ дээр эрх үүрэг бий болгоод ингээ явж байгаа нь үндсэн хууль зөрчсөн. Бага ийм учраас энэ үндсэн хуулийг зөрчсөн энэ хийдлийг зөрчлийг алга болох үүднээс энэ хуулийг санаачилж байгаа. За хоёрдугаарт нь хэсгийн ахлагч нар бол иргэний хуулиар гэрээ байгуулж урамшуул авч ажиллаж байгаа. Иргэдтэй хамгийн ойр ажиллаж байгаа. Нийт Монгол улсын төр бол иргэдтэй 2500 орчим үйлчлэлийг үзүүлдэг. Энээс 1260 орчим нь өнөөдөр аль хэдийнэ ийм Монголиа захин платформ дээр орсон байна. Нэгэнт ихэнх үйлчлэгээнүүд нь орсон байгаа тохиолдолд хэсгийн ахлагч нарыг цааш нь ажилуулах нь ахаад үндсэн хууль зөрчөөд явах нь эрсдэлтэй болж байгаамаа. Тийм учраас иргэдийн хувийн мэдээлэл гэдэг бол хамгийн эрхэм зүйл хуулиар олгогдсон. Тэгээ энийг хамгаалахад төрийн албан хаагч нар маш чухал үүрэгтэй. Гэтэл иргэний хуулиар хэсгийн ахлагч нарыг гэрээ байгуулж ажилуулж байгаа нь өнөөдөр өөрөө иргэний нууцд болоод эрсдэл учруулж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ байдлыг засах учиртай. 3 дугаар үндэслэл нь эдгээр хэсгийн ахлагч нартай сонгох, гэрээ байгуулах, гэрээг цуцлах, ажил үүргээр хангах нь шууд хорооны засаг даргын мэдэлд ирсэн байна. Энэ юуг харуулж байна гэвэл аливаа нэгэн байдлаар мэдээлэл авах, зөвлөгөө өгөх, ажил даалгах нэрийдлэр улс төрийн нөлөөлөлд орох өндөр эрсдэлтэй болчихсон.
Ийм учраас ийм гурван том үндэстэл байгаа учраас эдгээр энэ хуулийг санаачилж байгаа. Тэгээ энэ хуулийн хүрээнд нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль дээр бас өөрчлөлт орно. Мөн засаг захиргааны нутаг дэвсгэр нэгж түүний удирдлагын тухай хууль дээр бас өөрчлөлт орно. Мөн үүнтэйгээ зэрэгцээд энэ хуультай холбогдуулан хийх арга хэмжээний тухай засгийн газарт бас чиглэл өгсөн тогтоол бас гарах учиртай юм аа. Тэгээд улсын хурлын дарга хэрв цаг өгөхгүй бол улсын хурлын чуулган дээр одоо бидний 5 гишүүн бол энэ хуулийг өргөн барихаас өөр гарц үлдэхгүй байна. Энэ хууль улсын хурлаар хилцүүлэгдэж эхлээд батлагдаж чадах юм бол өргөн баригдсан хэлбэрээр батлагдаж чадах юм бол Монгол улсын хэмжээнд зөвхөн эхний 1 жилийн хугацаанд гэхэд 20-оос 30 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Мөн хуулиудын хэрэгжилтийг хангаж эхэлнэ. Мөн энэ хуультай зэрэгцээд гарах засаг захиргааны хамгийн анхны нэгж бол хорон дээр бас өөрчлөлт болох шаардлага гарч байгаа. Яагаад вэ гэхээр зарим хороонууд дээр 20-оос 30 мянган өрхүүд байдаг бол зарим хороон дээр маш бага байдаг. Энийг дахин шинжилэн зохион байгуулах шаардлага үүснэ. Нөгөө талаараа мөн 1 жилийн хугацаанд ахиж нэг шаардлагатай байгаа төрийн үйлчилгээнүүдийг бүрэн захимжуулж дуусна. Ийм ач холбогдолтой ийм хуулийн төслийг өнөөдөр өргөн бариад байна. Өргөн барихад бэлэн болж байна. Тэгээ ер нь бол барьчих гээд байгаа шүү дээ. За энэ асуудалтай холбоотой одоо гişүүнээс асуух асууж дараагийн зүйл байна. Одоо гişүүнээ ингэж байгаа шүү дээ. Зарим гişүүд ярьж байгаа нийслэлээ сонгогдсон. Жишээлбэл энэ хэсгийн ахлагч нарыг чинь нийгмийн баталгааг нь хангаж төрийн албан хаагч болох ёстой гэдэг зүйлийг одоо танаа нөгөө намын зарим нийслэлээ сонгогдсон гişүүд ч гэдэг юм уу ярьж байна л да. Тэгэхээр яг таны ярьж байгааг яг эсрэг зүйлийг яриад байна. Яг уу энэ бас шинжилгээний нэг хэсэг байх юм. Гэхдээ энийг шинжилгээг хаанаас эхлэх вэ гэхээр эхний ээлжинд энэ хэсгийн ахлагчдыг бий болгосон энэ хуулийнхаа энэ доголдлыг нэрлэх учиртай. Тэрний ар дээрээ 1915 хэсгийн ахлагчийн ажил амьдралтай холбоотой асуудлууд гарч ирж штэ. Энийг мэдээж зохицуулах дараагийн арга хэмжээнүүд хийгдэж таарна. Хэрвээ төрийн үйлчлэгээний албан хаагч болгож болно, нийгмийн баталгааг нь гаргаж болно. Гэхдээ эхний ээлжинд энэ хуулийн доголдлыг нь засах учиртай. Шууд төр өнөөдөр нэг хууль гаргаад 1915 одоо ажил хийж байгаа энэ иргэнээ шууд гаргаа хийчих болохгүй. Гэхдээ нөгөө талд нь энэ 1915 албан хаагчийн одоо эрх зүйн байдлыг дээршүүлэх хэрэгтэй. Мөн энэ хүмүүсийн харьцаж байгаа иргэдийн хувийн нууцыг нь хамгаалах ажлыг хийх ёстой. Үндсэн хуулийг гажуудуулж байгаа байдлыг засах учиртай. Өнөөдрийн байдлаар хэсгийн ахлагчдын ажлын үр дүнг одоо судалсан ч гэдэг юм судалгаа бүлийн төслийг боловсруулах тайлан байгаа юу? Тийм энэ үнэтэй ажиллаж байгаа өсөлт нөгөө стрийн нөгөө гаргал ордог гэж шүүмжлэл байдаг шүү дээ. Бүх холбоотой бүх судалгаануудыг хийгдсэн байгаа. Тэр байтугай 2021-ээс 2024 оны үед гэрээ дуусвар болсноор хуулийн байгууллагуудаар гарсан маргаануудын тоонуудыг бас авцсан байгаа. Жилд дунджаар 30-аас 50 маргаанууд гардаг байх жишээтэй. Яагаад гэвэл ажил олгож байгаа гэрээ байгуулсан хорооны дарганаар нь үндэслэгүүгээр халсан гэдэг байдлаар шүүхэд дээдлэн 50 өнөөдөр маргаан шүүхэд очдог. Энэ яаж яах вэ гэхээр нөгөө эрх зүйн баталгаа байхгүй байгааг нэг жишээ бас таарч байгаа. Энтэй зэрэгцээд мөн ямар ажлууд хийгдсэн бэ? Юу хийгдэх шаардлагатай байгаа вэ гэдэг дээр нь мөн судалгаанууд хийгдэж байна. Ажлын үр дүн. Ажлын үр дүн бол одоо бид нар бүгдээрээ харж штт. Бид нар үндсэн ажил нь юу хийдэг вэ гэхээр үндсэн ажлууд нь судалгаа авдаг, мэдээлэл дамжуулдаг, хог ачуулдаг гэсэн ийм зүйлс ярьдаг. Мэдээж өчнө олон ажлууд байгаа. Гэхдээ судалгаануудын хийж байгаа ажлуудын ихэнх хэсгийг нь захимаар орлуулах боломжтой байна. Нэгдүгээр ийм судалгаа гарсан байна. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэ хаврын
Улаанбаатар хотод үүсэж байгаа маш том эдрэгтэй асуудал бол туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор үүсэж байгаа. Энэ туулын хурдны зам төсөлтэй холбоотойгоор иргэд за иргэний нийгмийн маш олон байгууллагууд болон улс төрийн намууд ч гэсэн энэ туулын хурдны зам төслийн техник эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй байна. Байгаль орчны үнэлгээ нь өөрөө бүрэн гүйцэд гараагүй байна. Гэх мэт шаардлагуудыг тавьж тухайн төслийг эхлүүлэхгүйгээр бүрэн дүүрэн зогсоох ёстой гэдэг шаардлагыг удаа бол тавьж явсан. За ингээд өчигдөр бол Монгол Улсын ерөнхий сайд уучрал тухайн төслийг түр хугацаанд бол зогсоосон байгаа. Үндсэндээ бол маш олон одоо иргэдийн маань тууштай тэмцлийн үр дүнд энэ одоо шаардлагууд маань одоо ардчилсан намын бүлгээс ч гэсэн бид бүхэн Монгол Улсын ерөнхий сайд уучралд шаардлага өргөж тухайн төслийг бүр мөсөн зогсоох ёстой гэдэг байр суурийг бол гаргаад байгаа. Тэгээд энэ дээрээ ч гэсэн ардчилсан намын бүлэг бол бас хатуу зогсож байгаа. За үндсэндээ бол Улаанбаатар хотын төвчрлийг 30-аас 34% бууруулах зорилготой энэ төсөл маань бол 2025 оны 4 сарын 11-нд бол нийслэлийн эрэгтэй урлагийн төлөөлөгчдийн хурлаар 2.3 их найд одоо болгож тухайн төслийн өртгийг бол нэмэгдсэн байгаа. Тэн дээр бол техник эдийн засгийн үндэслэл нь бол тодорхойгүй байж байгаа. Мөн түүнчлэн байгаль орчны үнэлгээний асуудал нь өнөөдөр хүртэл маргаан дагуулсан хിവэр байгаа. За ингээд газар чөлөөлөл болон шилжүүлэлттэй холбоотой төсөл хэрэгжүүлэгч нь байна өөрөө трассыг 13 удаа өөрчилсөн гэх мэт маш олон тодорхойгүй зүйлсүүд бол энэ төсөлтөд уялдан гарсан. Үүний хамгийн том ноцтой зүйл маань бол тухайн төслийн сонгон шалгаруулалтын асуудал байгаа. Энэ маань бол 2025 оны 4 сарын 23-нд тендер зарлагдсан ч хойшлогдож байгаад 8 сард нь Huayan Group компани бол шалгарч гарч ирсэн. За ингээд энэ төсөл олон нийтийн хилцүүлэг хийлгүүгээр ямар гэрээ байгуулан тухайн аж ахуй нэгж компаниуд нь ямар тендерийн зарчмаар ямар шалгуур хангаж үүнд шалгарсан бэ гэдгийг тодорхойгүй байхад үндсэндээ бол энэ хавраас бүтээн байгуулалтын ажил эхэлсэн байгаа. За ингээд энэ бүтээн байгуулалтын ажил эхэлж явснаас хойш бол иргэд тууштай тэмцэж эхэлсэн. За ингээд өнөөдрийн хүртэл тухайн төсөлтэй холбоотой ямар ч одоо эцсийн шатны шийдвэр гараагүй байхад хэдэн төгрөгийн зардал гарчих ба төлөвлөлт болон урьдчилан өгсөн төсөв хэдэн төгрөг байгаа вэ? Мөн тухайн одоо газар шорооны ажил болон тухайн байгаль орчин нөхөн сэргээхтэй холбоотой одоо үүсчихэд байгаа хохирлыг барагдуулахдаа хэдэн хэр хэмжээний хохирол үүсэн түүнийг хэрхэн барагдуулах вэ гэдэг асуулт бол нээлттэй хിവэр байна. За ингээд үндсэндээ бол бид бүхний дараагийн шаардлага маань бол хин нэгэн дарга захиргааны албан тушаалтныг бол ажилласан чөлөөтлөлд энэ асуудал шийдэгдэн гэвэл үгүй. Өнөөдрийн байдлаар бид бүхэнд мэдэгдэж байгаа 500 гаруй тэрбум төгрөг маань бол бид бүхний одоо урьдчилан төлбөр гэдгээр нь энэ туулын хурдны зам төсөл рүү бол орчихсон. Тэгэхээр тухайн төсөл ямар гэрээний шатн дээр ямар гэрээ байгуулж ажлын даалгаврын дагуу энэ мөнгө шилжсэн бэ? Ямар хүний данс руу орсон бэ? Ямар үе шаттайгаар хэрэгжих вэ гэдэг тэр гэрээ өөрөө нийтэд ил тод биш байгаад байна. Мөн түүнчлэн тухайн гэрээн дээр хэрвээ энэ асуудал маань даймжраад одоо тухайн төслийг зогсооё. Бид бүхэн энэ төслийг цаашид үргэлжлүүлэхгүй вэ гэд тэгэхэд тухайн маргааныг хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг тал дээр тухайн гэрээн дээр яаж заасан гэдэг асуудлууд маань бол олон нийтэд нээлттэй ил тод биш байгаа. Тэр утгаараа бид бүхэн маань хамгийн түрүүнд энэ гэрээнүүдийг нээлттэй ил тод болгох ёстой. Тэр ардчилсан намын бүлийн зүгээс үндсэндээ бол бид бүхэн дан ганц хин нэгэнд хариуцлага тооцох биш. За дээрэс нь зөвхөн төсөл зогсоолоо гэж мартаад орхих биш. Хамгийн гол нь одоо гарчсан байгаа энэ төсөв өнгийг бид бүхэн зайлшгүй хариуцлагатайгаар буцан төвлөрүүлэх. Дээрэс нь хариуцлагагүй шийдвэр гаргасан хүмүүс маань ингээд л тоглоом тоглож байгаа юм шигээр улсын төсвийг өрн таран хийгээд ажиллаа өгсөн штэ гэдэг нэрээр хариуцлага хүлээсэн юм шигээр айшилж бас болохгүй. Тийм учраас бид бүхэн бол дараагийн шат чатны шаардлагуудаа тавиад явна. Улсын хурал дээр хэн шалгах төр ороо болон төсвийн зарлагын дэд хороон дээр ч гэсэн бид бүхэн ажлын эсгүүд ажилуулад энэ тухайн нийтэд ил тод биш байгаа гэрээнүүдийг ил гаргах дээр бол цаашид ажиллана. Заавал нөгөө яг одоо нүүрсний хамгийн том сонсох зүйлтэй bedroom-ийн 110 сая байгаа шүү. Энэ дээр ер нь сөрөг хүчин одоо сонсгол хийх үү, байр суурь илэрхийлэх үү? нөгөө харбины юу гэж байна? Бодин. Ер нь бол манай ардчилсан намын зүгээс бол маш олон одоо нийтэд ил тод биш байгаа одоо гэрээнүүдийг ил болгох дээр
янз шалгах төрөөрөө байгуулах самдуудаа өгөөд 32 гишүүний гарын үсгүүдээр бол өргөн бариад байгаа. Гэтэл одоо манай Баярмаа гишүүн болон Гамбат гишүүний өргөн барьсан харьбины нэрээ хэлцээрийн тухай хян шалгалтын төр хорог бол улсын хурлын чуулган дээрээс бол дэмжлэг авч чадлаггүйгээр ингээд унгаасан байгаа. Тэгэхээр энэ асуудлууд дээр юг харуулж байгаа гэхээр ер нь манай Монгол улсад маш олон зүйлийг нууц даалт хэлбэрт аваад тухайн нийтийн өмнөөс гэрээ байгуулсан этгээдүүд нь энэ гэрээнүүдийг ил гаргахгүйгээр хуулийн өмнө хариуцлага хүлээхгүйгээр маш олон жилийн одоо алдагдлыг Монгол улсад бол хүлээлхийн нөхцөл үүсчихэд байгаа. Тэгэхээр үндсэндээ бол Ардчилсан намын гишүүд бол тууштайгаар бол энэ асуудлуудыг бол өргөн бариад явна. Харин Монгол Ардын намын гишүүд энийг дэмжихгүй байна гэдэг нь бол хулгай зэлгээ хийсэн гэдгийг бүлээн зөвшөөрж байна гэж би ойлгож байгаа. Харьбины гэрээ биш яг одын зүүн сар апдейт гэрээ одын бүсгээс гашуус гол төмөр замын бүтгэн байгуулалттай холбоотой сонсгол хийх үү? Тэр манайхаас идэж яваг байгаа тийм. Гамбат гишүүн дээр гарын үсэг цуглуулж эхэлсэн байгаа хаа. Гэхдээ яг өргөн баригдаад бол эцэлэгдээгүй ямар ч байсан процесс нь явж байгаа юм. Яг хөө санийх дээр нэмэд хэлэхэд энэ олон оптикч гэдэг юм уу янз бүрийн бүтээн байгуулалтын нэртэй гэрээний ард нууцад авах замаар хулгай хийж байгаа асуудал бол хавтгаарс үзэгдэл болсон 2016 оноос хойш энэтэй холбоотойгоор улсын хурлд Ардчилсан намын бүлгийн гишүүд цогтгол дарга тэргүүтэй гишүүд бас нууцын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулад өргөн барьсан байгаа. Энэ хууль хэрвээ батлагдах юм бол бас энэ олон асуудлыг ил тод нээлттэй болгоход бас ахиц гарах байхаа гэж бодож байна. За төгсгөлд нь би энэ 7 хоногийн нэг онцлог тоо баримтыг та бүхэнд танилцуулж утсан. Хэдхэн хоногийн өмнө Heritage сангаас олон улсын эдийн засгийн эрх чөлөөний индексийг зарласан. Монгол улс бол 63 оноотойгоор дэлхийн 180 гаруй улсаас 69 дугаар байранд орсон байна. Тэгээ энэ ер нь бол сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний нөхцөл байдлын нэг 60 орчим оноо буюу хагас эрх чөлөөтэй гэсэн нэг энэ төвшөнд бол ингээд гаццсан байдалтай байж байгаа. Тэгэхээр энэ эдийн засгийн эрх чөлөөний индекс гэдэг маань ер нь юу юм бэ гэхээр энэ бол зөвхөн нэг тийм хийсвэр ойлголтыг хэмждэг онлын одоо судалгаа төдий зүйл бас биш. Энэ бол яг иргэдийн бодит амьдралд эдийн засгийн нөхцөл байдлын тусгал болж чаддаг ийм үзүүлэлт байгаа юм. Тухайлбал юм бол эдийн засгийн эрх чөлөөний индексийн цаана тэр улсын төрийн татварын дарамтны хэр байна, төрийн эдийн засаг дэх оролцоо нь хэр зүй зохистой байгаа юм, төр нь хэр шудраг буюу авилга багтаа байгаа юм, эдийн засаг бизнесийн орчин хэр нээлттэй байгаа юм бэ, хууль шүүх нь хэр үр дүн ашигтай ажилдаг юм бэ гэх мэтлэнгийн олон үзүүлэлтийг авч үздэг. За эдгээр дотроос ер нь ингээд эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлт сайн байх нь өөрөө хөрөнгө оруулалтыг татдаг, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлдэг. Тийм ч учраас иргэдийн бодит орлого нэмэгдэх, хүний хөгжил сайжрах суур шалтгаан болдог юм байна гэдгийг олон улсын маш олон судалгаагаар тогтоосон байдаг. Жишээлх юм бол эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улсын иргэдийн нэг хүнд ногдох дундаж орлого дотоодын бүтээгдэхүүн нь 50 мянга орчим доллар буюу эрх чөлөө багтаа улсуудынхаас 4 дахин их байна дунджаар. За мөн эдийн засгийн эрх чөлөө өндөртэй улсын иргэд эдийн засгийн эрх чөлөөгүй буюу хаалттай улс орны иргэдтэй харьцуулахад 10-аас 15 жилээр урт насалж байна гэдэг бол маш олон зүйлийг хэлж байдаг. За гэтэл Монгол улсын хувьд энэ эдийн засгийн эрх чөлөө буюу цаашлаад энэ эдийн засгийн нээлттэй байдал юунаас болж хохироод юу энд хамгийн том чөлөр тушаан болоод байна гэвэл товчхондоо бол Монгол улсын төр эдийн засгийнхаа өсөлт нээлттэй байдлыг баамлж байгаа хамгийн том чөлөр тушаан болж байна гэдгийг энэ удаагийн судалгаагаар бас дахиад нотолж байгаа. Эдийн засгийн эрх чөлөөний индексийн дотор 4 бүлэг 12 одоо дид индекс байдаг. Энэ дотроос хуулийн засаглал буюу төрийн үйл ажиллагаатай холбоотой үзүүлэлтээр Монгол улс бол дэлхийн адагт хамгийн хаалттай буюу улсын улсуудын түвшинд явж байгаа. Жишээлх юм бол төрийн шудраг байдал буюу хэрэг авилгатай юм бэ гэдэг дээр 100-аас 35 оноотой, хууль шүүхийн өрнөлөөгөөр мөн 50 орчим оноотой, за өмчийн эрхийн хамгааллаар мөн 40 оноотой гэх мэтлэнгээр Монгол улсын эдийн засгийн эрх чөлөөний нөхцөл байдал дэлхийн хаалттай улс орнуудын түвшинд байгаа учраас Монгол улсын эдийн засгийн өсөлтийн боломжийг төр хамгийн их хязгаарлаж байна. За нэмээд мөн хөрөнгө оруулалтын эрх чөлөөний байдал, санхүүгийн эрх чөлөөний байдал хязгаарлагдмал байна гэсэн ийм дүгнэлтэнд хүрсэн байнамаа. Тийм ч учраас цаашид энэ Монгол улсын эдийн засгийг илүү эрчимтэй хөгжүүлэх, иргэдтэй өсөлтийн хүртээмж хүрдэг байхын тулд нээлттэй болох ёстой. Нээлттэй болох хамгийн ихний ажил бол төрийг өөрийг нь нээлттэй болгох, цэгцлэх, төрийн авилгыг бууруулах, хууль хэрэгждэг болох чиглэлээс эхлэх юм байна гэсэн ийм дүгнэлтийг бол энэ судалгааны дүнгээс хийж болж байгаа. Улсын хурлд Ардчилсан намын бүлгийн зүгээс тийм ч учраас эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг санаачилсан удахгүй өргөн барихаар бэлтгэсэн байж байна. Мөн 5 дугаар сарын эхэнд улсын хурлд Ардчилсан намын бүлэг болон гэрээгээ think tank хүрээлэн хамтраад
чөлөө зах зээлийн экосфер гэсэн бизнесийн чуулга уулзалтыг зохион байгуулна. Энэ чуулга уулзалтын хүрээнд мөн эдийн засгийн өсөлт хөгжилд төрийн одоо учруулж байгаа саад бэрхшээл тэрхийг түүнийг даван шийдвэрлэх ямар бодлогын боломжууд байж болох вэ гэдэг талаар бас нийтдээ хэлцгээр бэлтгэж байна.